За hello everybody. За ингээд би ингээд ээжэд бичлэг нах гайсаад хамсан юм аа. За миний ингээд заяа анх удаа захиалсан карго ирсэн. Тэгээ бас өнөөдөр миний хичээлийн эхний өдөр байсан заяа. Тэгэхээр би ингээд YouTube дээр ингээд ярьдаг ах эгч нарыг дуурайгаад заяа одоо ингээд ирсэн 2 бараагаа задлангаа өнөөдөр ямар байсан тухайгаа хальт ирээ заяа. Яа. Өнөөдөр ихтэй уул ингээд 2хан хичээл буюу нийт 4 цагийн хичээл орсон. Гэтэ надаа жоохон паникэнд өртсөн байгаа. За ингээд эхлээд каргоноос ирсэн 2 бараагаа харуулъя. Ингээ хүнжил энэ ингээд хэрцээ хувцас хийх цагс заяа. Тэгээд уул нь би 10 хэдэн бараа захиасан. Гэтэ өнөөдөр болохоор энэ 2 ирсэн хамгийн ихэнд. Тэгээд би ингээ заяа энэ ингээ ганцхан энд ингээ хүнжил угаасаа байгаа гэж бодсон чи байгаагүй. Тэгээд би энэ даавуу 7 хоног нөмөрч унтлаа. Үнэхээр амар шүн би даарж исэн амар хэцүү байлаа. Гэтэ даарах шүн нэгээр бишээ энэ үрээд дуслаа. За тэр чих. За тэг өнөөдөр ямар хийсэн бэ гэхээр штэ. Өнөөдөр би ингээл 5:30-аас босоод одоо ингээд тар би нүрээ бодсон байгаа. Одоо ихтэй ингээд халуун дуурсаад байхгүй болсон. Нүг хийсвсэн эндүүдэл нүрээ будаал. Тэстэй амар хосолцоо бэлдэл тэлстэй хичээлээсээ 40 минут өмнө гардаг байхгүй юу? Тэгэл чинь би ингээд хичээлийнхаа дайрыг андуураад очсон заяа ингээд биш зүүн байран дээр очих хэрэгтэйсэн чи баруун байран дээр очсон. Тэгээд бүр ингээд хичээлээсээ би ингээд хичээл ороход 5 минут байхад би буруу байран дээрээ байсаар л хэлсэн. Тэгээд би ингээд цагдаагаас нь асуугаад буруу байран дээр очсон гэдгийг мэдээд тэгээд би ингээд та нэрээ амар паниктаад ингээд яжгаад гадаа амар халуун заяа би тэгээд ингээд яжгаад ингээд джинс өмссөн заяа. Та нар ингээд намайг уул ингээд өглөө ямар цоглог стори хийзэмсэг та нар харсан лах. Тэгээл ингээд бүр ингээ халууцаад хичээлээсээ хоцрох гээд ихний өдөр штэ. Тэгээд ингээ уул нь өглөө амар бэлдсэн байд. Тэгээд ингээ амар паниктал тэгээд ашгүй хичээлтийг ганцхан минут хоцорсон. Тэгэл ингээл орсон чи ингээд уул нь би ингээ 30-40 ингээ хүүхэд ийм санал мандалтай юм жижигэл ингээ оолоо гэж ингээ лекцийн хитэн юм уу юу юм ингээ уул нь математикийн хичээлээсэн чи ингээ 150 гаруй хүүхдний багтаамжтай мөг юм. Тэгээд тэр ингээ дүүрсэн заа юу. Тэгээ амар том танхим биз. Тэгээ би ингээ 2 цаг математик багш ингээ математик үүссэн. Тим түүхийг яриад байгаа байхгүй ихний нэг цаг би тэгээд яг үндэ ойлгох гэж хичээсэн чи үнэхээр ойлгоогүй. Тэгээ 2 дугаар цаг дээр нөгөө fx gx y гэдэг тэдрээс гадсан. Гэтэ би тэрийг бас ойлгоогүй. Тэгээ PPT-ийн ашгүй байли би өнөөдөр одоо нэг задлчаа тэгээд монголчуудтай хамт хоол хийжээ тэгээ оройхон сууж хийнэ. Тэгээ би бас 50 шиг хар бал захиалсан, тодруулагч захиалсан, пенал захиалсан тэд нар манаас сурдан ирээсэй. Тэгээ бас би ингээ математикийн ном захиалсан сая. Тэгээ бид нар бируулдэ ер нь хичээл аарлаа энэ жил. Гэтэ өнөөдөр англи хэл амар гоёсэн. Тэгээд би тарсан байгаа. Тэгээ одоо хүнжлээ харъя. Тэгээ яг үндэ тэгээ сайхан хичээлийн байр маараа андуураад тааж гисэн. Яа. Тэгээ надад энэ дэс сэтгэдэг юм бол бас аюу дайггүй байгаа. За цан. Яа, зя харцгай. Яа амар хөөрхий биш байна. Ямар хөөрхий юм бэ? Зараа. Ингээд ээж зэрэглэлээ гэсэн заа. Би уул нь харж аваад арай үнтэйг нь авахыг хичээсэн. Яа, ихтэй жоохон синтефон юм шиг байна. Ээж бол намайг синтефон битээ аваарай гэсэн. Би харцгай заяа. Мамбарам. Oh my god. Яна. Би одоо энэ дараа нь өөрийнхөө бичлэг үзчихэж жоохон хичнээн. Яа, дахиж таахгүй та. Яа. Энэ ямар хэмжээтэй юм бол? Яа, энэ жоохон би ихэд энийг угаах хэрэгтэй юу? Углаад хийчих юм бол гайгүй болов. Жоохон тийм шин барааны жоохон сонир өнөр өгдөө штэ. Юм хятадын. Жоохон тэгж үрсэж чинь. Угаах уу яах вэ? За энэ ямарсан харчлаа. Энийг хайчих юм. Энэ утна одоо надад хэрэг болох уу? 100 Монгол. За цан.
Яа. Yay. Юм жоохон ийм угаасаа ийм хэлбэртэй юм. Яа, нэг хүнийг заварсан хуцаа хийхэд болно. Тэр дэжгүй сагсаа. Ой, хөөсөн сайн бүх юм аа. Гэтэ зураг надад хамаагүй л дээ. Уул нь бол угаасаа миний хүнжлийн ягаан болохоор яана. Угаасаа энэ ягаан энэ дотор хийн. Тэгэхээр миний хичээлийн эхний өдөр болон миний 2 карваг задлсан та бүхэнд баярлалаа. Тэгээ энэ тийм ер нь бол миний амьдрал гэх юм бол одоохондоо дажгүй байгаа. Хичээл хэцүү байсан ч гэсэн ойлгоно. Хятад хэлээ сонсоод ойлгохгүй байсан ч гэсэн ойлгодог болно, сурна, хичээнэ, бүх зүйл болно, гэрээ санахгүй бүх зүйл сайхан болох болно. Тэгэхээр угаасаа сайхан болно гэж угаасаа сайхан байгаа. Ер нь л дажгүй байгаа шүү. Энд надад хамгийн хэцүү санагдж байгаа юм гэх юм бол өдөр болгон 36-аас 40 градусын хооронд байгаа болохоор тэр нь л амар хэцүү байна. Сая би каргогоо авах гээд 3 минут л гадаа гарсан. Тэгэл хөлрөөл ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь л амар хэцүү. Тэгээ бусдаар бол дажгүй дээ. Надад баяртай.